Эднэр хос болоогүй нь аним түүхийн хамгийн том харамсал. Нэгт Наруто Uzumaki Sakura Haruno тэр үргэлж хайрласан гэтээ хизээч сонгогдоогүй. Хоёрт Эрен Игээр Микаса Акармын хайр байсан зүгээр л оройтсон. Гуравт Гочо Сатору Тохиме Яри маргалддаг гэтээ яг л хайр шиг сонсогддог. Дөрөвт Тотараки Шото Момо Яо Yorozу чимээгүй ойлголцол хамгийн гоё холбоо. Тавт Bakugo Katsuki Ochiko Uraraka тулгаа заримдаа хайрын эхлэл байдаг. 6. Пен Конон хайр гэж хэлээгүй гэхдээ хизээч орхиогүй. 7. Спайкер Фея Валентин хоёулаа зугтдаг гэхдээ би биенээсээ биш. 8. Куросаки Ichigo Kuchikiruga хамгийн ойр байсан гэхдээ хангалтгүй. 9. Kirito Seno хэн нэгнийг аврах нь хайр байж болох уу? 10. Эдвард Элрик Венери Роквилл багасаа хантайсан гэтээ хэлж чаддаггүй. Чиний бодлоор аль нь заавал хос болох ёстой байсан бэ? Комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцаар баяр таа.